Hi, hey twins fan. Энэ бол Чими. Энэ бол Цэцэг. Энэ бол Бүжиг. Өнөөдөр бид юу хийх вэ? Өнөөдөр бид идэх болно. Бас эдэнгээ зүгээр яаж идэх вэ? Ийм амьдралаа тохиолж исэн юм сонин болзооны түүхүүдээ хуваалцъя гэж шийдлээ. Тийм ээ. Юу таныг байгаа юм бэ? Тэгэхээр өнөөдөр ямар хоол идэх гэж байгаа вэ? Токбог байна. За. Харж байна уу? Тийм. За энэ бол Манай мейн хоол. сэртэй жиг байгаа. Кас. Сэртэй тонкас. За тэгэхээр нэг ийм төрлийн хоолыг бид нэр мукбанг баг хийхээр ирсэн байна. Цуглацгаасан байна. За эцгээх үү би өсөөд байна. За ингээд эхэлцгээе, эцгэе. Өнөө юм идж байгаа чимээ дургу хүмүүс үүд штэ. Тийм хүмүүс жоохон хэцүүж магадгүй тийм. Би жоохон дургуй шүү дээ. Нэг жоохон ядаргаатай идэх хүмүүс идэх штэ. Яаж иддэг гэдэг үлээ тэр гэж. Ингээд Жалирч. Ааха. За. Одоо өөртөө түүхийг эхнээс нь юм идэх хоорондоо ярьж байгаа юм шиг. за аман завтаа нэрчрээ. Миний завгүй аа шүү. Тэгэхээр өнөөдөр бид сая хийсэнчлэн амьдралдаа туулж исэн гэх юм уу? Айгуу тийм сонин болзооны түүхийг хуваалцъя гэж шийдсэн. Үзэж байсан. Одоо миний туршил одоо жишээр сонин болзоо бол яг 6 сар харьцаа салсан л та. Хэзээ нэ? 6 сар харьцаад. Бүр ч одоо хэдэн жилийн өмнө юм бэ? 6-7 жилийн өмнө юм уу? За тэгээд та сонсоод билнэ үү? За бэлээ. Юу ярих гэдэг вэ? Бэлээ би та. Йоо. Яшаа өөр юм дахаар л сайн зэн тэ. Сонсож байгаа шүү ярьж байгаарай. Чуна. За тэгээд нохоо. Тэр ингэ кино үзэхэрэл дуухгүй. Тэр чинь ер нь бол ари сүмстэй байсан уу? Ер нь жоохон л байсан. Тэгээ кино үзэхэр болоод мэдгүй амар нэг тийм жоохон мань хүн жоохон нэг тийм жоохон мөнгөгүй л байсан шүү аа. Тэг. Киноны билетийг нь мэдээж тэр залуу даан штэ. Тэгээ би ингээ хүнээ нөө юм даалгаад иж чаддгүй юм чинь. Попкорн тийм би даачаа гэдэг өөрөө ингээ зүрсээр агаад попкорн тийм авчихсан байхгүй юу? Тэгээ дараа нь ингээ яг тэнцээ нэг амар гоё битэрийн кино хүлээгээ сууж исэн чинь тэнцээ ингээ нэг тийм амар гоё ийм хөөсөн чихэр зараадсан. Тэгээ тэр нэг тухайн үед 2000 төгрөг лээжсэн баг. Агүй юм томсэн. Тэгээ би юу эста гоё хөөсөн чихэр байна ингээ хөөсөн чихэр идэм гэдгийгсэн чинь юусэн гэж санав. Ингээл амар ингэснэ яа болно гэснэ. Чиш тэгтээ ингээд их мөнгө хүрдэг охин биш шүү ч гэлээ. Би бүр шок заяа. Би 2000 төгрөгөөр л хөөсөн чихэр авах гэсэн. Тэгээ би бүр ингээ амар тэр үгээс очоод нэг амар сонин ингээд нэг тийм гимшил төрөөд гэх юм уу нэрээ би ингээ мөнгөний амар үрээд байна уу даа гэж бодоод Тэгээд киноны билет өгсөн гэж дээ. Үгүй би нөгөө попкорн даасан. Тэгээд ер нь жоохон ингээ мөнгө гаргахтаа жоохон тийм татас хийж тэгж болцсон ер нь айгу онцгон байлээ. Ер нь тэгэл тийм. Гэтэ би ингээ амар үнэтэй юм хүсээгүй штэ. Ингээ 2000 төгрөгөөр л попкорн бишээ. Хөөсөн чихэр идэгээд зүгээр итмээрэн гэдэг. Тийм. Яг тийм надад авч өгсөн л тоо. Тэгээд би дараа нь тэрийгээ тэгээ хувааж идсэн л тээ угаасаа ингээ амар тийм штэ. Тэгээ би ер нь бараг дахиад тэр зүйлээ болцоог байхаа амар гимшээд мөнгөний үрсэд гимшээ. 2000 мах усандаа гимшээд Аа. Нэг тийм үс нэгэд ер нь ингээ жоохон сонирм байгаа штэ тийм ээ. үнэхээр мөнгөгүй байсан үе байсан байж магадгүй. Тэгээ угаасаа тэр үед нөгөө оюутан болоо тэгэл хоёулаа бас нэг ажил хийдэггүй байсан. Тэгвэл тэгээ болцоод ирэхгүй шүү дээ. Ер нь бол үнэ. Залуучууд өмнө шүү. Гэтэ бас ингээд октод маань ч гэсэн ингээд хамаагүй амар мөнгө үрээд тахт юм шүү. Гэтэ 2000 төгрөгийг өрөхөд бол нэг юм уу биш гэж гинтэй биш л дээ. Юу гэсэн? Юу гэдэг? Нэг удаа мэдээ. Байхгүй юм уу? За би эмэр тийм эвгүй болж байсан заяа. Эвгүй байдал доржсэн гэх юм одоо би орсон юм уу нөгөөг орсон юм уу мэдгүй. 21 хүрсэн бах та.
хэдүүлээ нэг сөөж уусан байт юм аа. Би өстө байгаагүй шүү. Би бас Яа Энэ газар авсан. ямар ичдэггүй юм бэ? Ханархаж уужгаад 20 хүрсэн байсан шүү манайхаа. мэдээж 20-ны хүртэл байна л та. Тэгээд маргааш нь би яг нэг хүнтэй кино үзэх болсон байсан юм аа. Тэгээд яг бүр хэд хоног ингэж амар төлөвлөж гэнт очихоо боллоо гэхин чашийн тэгэл за гэл уулздгаараа уулзахаар болоод тэгээд өглөө нь гээд бараад босож юмаргүй санагцсан зүрхтэй л ямар санагцсан. Тэгэл гүрэж байгаа л өдөр нь болоод нөгөө хүнтэй уулзаад тэгээд попкорн бүр Энэ шаардсан байсан юм байна тий. харин бараг шаардсан л гэж би бодож байгаа. Ер нь бол ямар уудагч биш. Тийм тэгээд юу байсан маа. Попкорны өнөрцөн чинь ингээ бүр миний бүр дотор бүр амар муухараад ингээд огмор санагдав. Хоол ич байгаа. Ийм ярьж байгаа дуучлаарай. Тэгэл бүр ингээд өдөржингөө бүр муухай царайлал гэл кино үзэж байхдаа бүр ингээд зүгээр ингээд ус мосол аваад өөр бүр юм мэдэхгүй. Тэгэл гарч марж ирчээд бусдаа ингээд бүр амар муухай цар киноноос гарч ирчээд бүр амар муухай царайлаад тэгээд нөгөө хүндээ эвгүй сэтгэл төрүүлэхгүйгээд тэгээд яна уучлаарай би ямар шаардсан байгаа шүү. Шаардсан шиг байна би өчтөр ингээд уудсан байхгүй юу гэд тэгээд тэр залуу тэрнээс хойш намайг амар уудаг охин гэж боддог. Йоо. Тэгснэ амар Анх удаа ууж үдчихсэн мөчнөөс нь. тий тэгжсэн чи харин намайг амар уудаг гэж бодсон. Тэгээд намайг ихтэл уудаг гэж бодсон байх юм шиг билээ тий. Тий тэгээд амар санаа үүн дээр залруулж хэлгээд би бүр огт уудаггүй. Тэр үед тэгэж ууга таарсан байсан. Анх удаа үзчихвэл би аригч юм биш. би ууж. Тэг би ерөөсөө огт уудаггүй. Гэтэ би тэгэл өөрийгөө бодсон бол тэгэл очихгүй л байсан шүү дээ. Тийм тэгээд Жаалгараа. Тэр өдөө ч юм гойсон гэстэй. тийм шүү дээ. Бас нэг юм байна. Би тэг шартаад дотор муу хараад явж исэн чи хаяа Тэсээс ч за тэр тэгээд боосон чи би ингээд даад хаврлуу яваа жигтaalчлаа байж байгаараа гэд хэлдэг. Тэгээд хэм бэ? нөгөө залуу. За. Тэгэхээр наан за гэд битсэн. Тэгээд намайг буугаад ирэж тгүү гэд. Тэгэхээр нь боосон чи гэд өвдөөд одоо ингээд цэцэг ингээд өгөөд тэгсэн ингээд надад үерхээч гэж хэлчихсэн. Тэгээд би ингээд гайхснаа юу яриад байгаа би чи босооч. Тэгэл босоод гү гэл тэгээд яасан. Тэгээд шаардсан үедээ юун тэгэж тий шаардсан үед өөр амар хэцүүсэн баха юу? тий дотор муухаараа тэгж яах ч хүхэмт үерхийг гэхэр тань. Өөрөөс single эйц надад. Яа би дахиж уухгүй заа. Чамд одоо энийг хэлэхгүй болохгүй. Чи бол чи шүү дээ. Яар төгтөө би ахиж уухгүй заяа. Өөрийгөө яа гэж ичдэг л. Яа. Бас тийм ээ штэ. Тэгэл гүү гэл тэгээд муухай юм болсон тийм. Уучлаарай. Гурлал нөлөх юм байна дөө. Харин бүр 20 минутын зүгээр дуусч идэг шүү. Нисэж би дуруу айгүй итгэхтэй. Сайхан ч. Цаавна. Би юм ахж чад нэг битүү ингээ асгачлаа шүү дээ. Хаана Тэр тийш хараач. Оо би хатгүй. Үгүй хан дээр Энэ хараач. Тэр. Гэр зэрлэхгүй л гарахгүй шүү гэж. За дараачих. Чимэг ярихгүй юу? Ярина. Ярихгүй юу гэж. Үгүй.
Гурал бүтэн хийсэн гэх юм. Тэгээ миний бас нэг бүтлгүүн цаашаа нэг инээдтэй цаашаа бас нэг сонин нэг болцооны төв гэдгийг. Тэр нь яасан бэ гэхээр тэр ингээд би фэйсбүүкээр танилцсан байхгүй юу? Танилцсан би тэр залуу хэм бэ? чи мэдэхгүй хаа баг. Нүдэн шилтэй. Ямар ч л фэйсбүүкээр танилцсан байхгүй. Тэгээд гурав нүүр адилхан мэрэгжилтэй байсан надтай мэрэгжил. Нөө төгссөн юм байна тий, төгссөн. Ажилд орсон байсан. Тэгэхээр би ягаад ч юм ингээд адилхан мэрэгжилтэй болохоор ч тэр юм уу ингээд реквестийг нь аваад ингэ байжсан байхгүй. Тэгсэн чинь өөр нь надруу ингээд нэг утгуу чат мат үчээл уулзаа барига болдог байхгүй. Тэгээ би чинь бас тухайн үедээ ингээд ганцаараа байсан болохоор хүн амтан дээр нэг гадуур дотор гарч үзээ те нэг тийм нэг юм жоохон тийм нийгмийн харилцаатаас баймарсан байхгүй юу. Тэгэхээр би зөвшөөрөө. Тэгээ ингээ хоёлаа уулзсан байхгүй юу. Надаас хамаагүй намхан залуу ирээд би ч өөрөө нэг 160 муунжаар надаас барыг намхан зөө хэлсэн баха. Надаас барыг намхан зөө. Тэгээ би ингээ гараад тэгээд за өндөр нь яах вэ гэж бодоод тэгээ энэ чи бас хайр дурлал өндөр бас ингээд хамаагүй байж болно шүү дээ гэж бодсон тухай үед. Тэгээ би за яах вэ гэж нүдэнэ л орсон юм. Тэгсэн чи манай тэр уулзж байгаа залуу маань хоёлоо пив уу гэж тэгэлэхгүй би ч тэгээд ангуудаа уулз молж байгаа хүнтэй хамаагүй тэгэж ари пив уудаг чинь ингээд зохимжгүй штэ гэж бодоод үгүй яхаа би уухгүй гэсэн чинь зүгээр ингээд хоёлоо пив ууя. Ингээд хүн чинтэй ингээд анх танилцж байгаа тусмаа ингээд пив уугаа жоохон согтуу болоод тэгээд гоо ингээд имэглэн талангуу болоод тэгж ярил гоёштой моёштой ухааны мэрэдэхгүй юу. Тэгэхээр би амар ятгаадсан болохоор за яг уу ганц 33 таач илүү нэг тим пив авчиж бодоод жоо муу санаалаад айгу тийм багыг осмохгүй. Тэгсэн чинь манай 1 литр пив авах гээд би 1 литр пив авчиж хэлдэггүй би тэр гайхаад. Тэгээ би нэр 1 литр пив авах гэж бодоод тэгээ за гэж бодоод бийсэн байхгүй. Тэгсэн чинь тэр пив бүрээгээд тоор ирээд бүр гайхаад нөгөө цатлаа бүр гайхаад тэгсэн надаас айгу нэг тийм би чи ингэж ирэх юм хэр бодоогүй шүү өдрөө би бүр зөөр 1 литрийн бакал байд юм байлаа шүү дээ тийм бакалтай гэж бодсон тэгсэн чи бүр ийм амар өндөр тоовор ирж юм тийм тэрийг амар гэж ингэж ууж байгаа надтай мэрчээс тэрийг ингэж онгоцнаа гоожолж байгаа гэдэг тийм би тэг гайгаа юу вэ Тэснэ намайг чи уухгүй. Үгүй би уухгүй яхаа чөөрөө гэж. Өөрөдөө чи тэр залуу болон дээр 1 литр пив ганцаар нь уулгачих байгаа мó. Өөрөө би хоорсон чи би юу. Яа тэгээд үнхээр уулгачих байгаа мó тэгээд 1 литр пив бүтэн үү. Бүгд нь уусаа санахгүй юм шиг. Тэгээд өөрөө анаасаа 1 литр пив ууна гэсэн зорилготой л байсан ш. Тэгэхээр уусан байж жоохон уудаг залуус юм шүү. Эсвэл би болон дээр шууд 1 литр хийх. Эсвэл даал санаа байна. Бэсма тэгээд чамаас хатаа явах гэсэн юм. Тэгээд орой усан байхгүй юу? Тэгээд дууссан. Тэгээд дуусаад гараа явчихсан байхгүй юу? Тэгээд би агуу зүгээр нэг 9 мөс л оожсэн баха. Тэгээд би хэрэг хүсэн. Би зөв тэр нэг 33 та пив уучаар тэгээд 33 та иймэрхүү дүүлөө. Арай чинь жоохон биш баха. Иймэрхүү ч юм. Иймэрхүү ч лөө. За мэдгүй авсан жоохон пив байхгүй. Тэгээд би гараа харчихсан. Тэгсэн чинь нэг 9 мөс л өнгөрчихсэн байхгүй. Тэгсэн чинь над дээр гэт чи одоо ингээд пим ууцсан гэртээ харих зүгээр үгэлэхэд байхгүй би тэгэхээр зүгээр би харчин гэсэн чинь аав ээж мэж чи уурлахгүй гайгүй юу тэр чи би бүр гайгүй зүгээр би нэг уугаа хүчтэйсэн зарим охтууд пив ууцсан гэхээр ингээд гэртээ харьдаг юм байт юм бэлээ тэр чи би бүр би бод харнаа жаа зур авч авчихсан шүү би бүр тэг би зүгээр чи зүгээр намайг хатуун суудаад өгчөө биш бараг өөрөө ч яадлаа агуу тий намайг зүгээр хатуун суудаад өгчөө тий хатуун суудаад тийм болж чи. Шүсээ асууж ирдэн. Саавчлаа. Яна хаана шүс үсэрцээ. За бодож бараа дууссан шүү дээ. За. Сүртэй штэ лүвэс чи. Сүртэй тий. Чи то ярьж байгаа үе чи хүн тахлстэй бэнэстэй байх юм уу? Бэт юм уу? Чиний хаасра. За тэр яах вэ? Би таамат тавчих. Би ламат тавьдаг л тоо. Мос юмуд бэлцээ би идэдэг. За. Йоо за одоо амар цадж байна. Энэ би тэд нийт толныхоо 42 л идсэн шүү дээ. Ямар сайдсан бэ? Лавж штэ. Яаж штэ юм? Лав. Митгүй. Юу юм?
лавих гэдэг үг мэдгүй. Үгүй. NFT үздэг юм уу? Үгүй. За. Юу юм? Амар идэх гэсэн. Амар хэлж байгаа. Лав. Ер нь бол жоохон муухай утгаар ч юм уу тийм лав. Гудрах Зутрах юм. Гудрах Биш тийм гудрах. Цуслах. Тэгээ ер нь тэрэндээ харилцаж. Амьдралтаа сонсож байгаагүй. Ямар нэг тийм нутгийн үг баха. тийм баха. Үгүй. Үгүй л үгүй. Би л NFT-г сурсан дээ. Минутаа сонсоод юм дээлдэг шүү дээ. Энэ хавчаастай хөөх юм уу? Тэг юу гэдэг нь камер дээр сайн харагдахгүй юм шүү. Зарим. Энэ зармаг. Хайсан зармаг. Минийх нөө зүүцний харьцан дотор гэдэг. Чи нөө. Миний хөндөг байна. Эндээр яг эр хүмүүс шиг сайхан идэхээ. Бид гурав. Эдэлтэн дээр бол ир хүн. Ер нь нэгдэг. Сайн иднэ. Бид гурав амар их идэлээ. Тэгээд буцаад тэрийгээс алга болох гэж бас амар их туурах гэж хичээдэг. Бас энэ бол бүх эмэгтэйчүүдийн зовлон баха. Энэ кармалтай тэр бол. Гэтэ зүгээр дээ тухайн үедээ жаргалтай идсэн чи. Жаргалтайсэн чи зүгээр дээ. Тэгээд мэдээ ингээд өнгөрөх. Том хүчтэй гоё яах вэ? Зүгээр гоё. Яа би божлээ дуусгаж байлаа. Би дуусах амт төрөө идэж дуусчаад. Дуусах яа дуусна. Ер нь ийм хүн үлдсэн байна. Пөө. Энд чи бүр иймэр Ямар амар иддэг хүн бэ? Стоп ганцаараа идсэн юм шиг хастаа да. Амар иддэг. Энэ хоёр хүрээс цааш вэ? Хоёр хүн. Нэг үйл хоёр хүр идэн гэдэг. Хоёрхан үхэрчтэй эцэд. Хоёр үхэрний аяд авахгүй бол яаж тийм. Тийм шүү дээ. Огцгоё. Тэгээд саний сайхан эдсэн амтархан хоолндоо одоо бид гурав оноо өгөх гэж байна. За эхний чижин. За дагбуугийн ямар байсан бэ? За надад эхлэх юм уу? За чамаас эхлэв. За 10-аас 6. Ер нь бол доог нь их тэрхий хатуу байлаа. Айгу хатуу байсан. Надад л 10-аас 8 ч юм уу. Би нөө жоохон өөрөө хатуу иддэг болохоор гоё байлаа. Надад бас 10-аас 7 байлаа. Ер нь бол нэг амар хатууж зүудэн ч яг сайхан таарсан санагдлаа надад. Цаос мосон ч нэг халуун готож хэвлэгч. Тийм гайгс. За. Хоёр дахь хоол нь за сэрдээ. За Сэрдээ юу нэмэрсэн бэ? сэрдэж юуг 10-аас 7. Юу нөө жоох өөх ихтэйсэн. Гэтэ гоё. Надад 10-аас 5 байлаа. Бас өөхтэйсэн л би өөхөдөж чадахгүй байсан. Надад 10-аас 6.5 байлаа. Ер нь бол энэс амилуу амттай амар гоё юуг тэг газар мэддэг учраас жоохон харьцуулагдчихлаа. Ер нь л амттай. Хааны хэлж өгөөрэй. За дараагийнх нь Тункас. Сэрдээ тункас. За Сэрдээ тункас 10-аас 7.5. надад болохоор 10-аас бас л нэг 5 юм даа нэг жоохон. Тийм үү? Тийм би нөө хитрхи аргой мэдчих чадахгүй. Тийм. Тийм тэгээд тийм байна. Надад бол бүр 10-аас 8 байсан ш. Надад бол хэр амттай байсан. Гоё. Тэгвэл одоо аль нь тодорч байгаа юм бол? За ямар ч энэ тодорлоо. За тийм билээ. Өнөөдөр тэгээд бүжин лам орж ирлээ. Чи ресторан ямар амар юм. Тэрээр 5 сарын 16-нд төрчээ. 15 гэж хэлчихсэн чинь. 16. Тавгаа шидэж шүү. Тэг хүний төрсөд зээлхээ үү. Амар олж ил найзалчаад яаж найзахаа төрсөн өдрийг Танд би 2 жилийн өмнө би бүр үнэхээр загнуулсан. Зээл гэсэн намайг гэсэн. Нэгс уурсан өгөж. Чатаар уурлаад байсан шүү дээ. Яг арай зээл чигээ. Тэгтээ яг уурлаж байгаа юм биш зүгээр. Арай зээл. Зэлч. Өөсөө тий арай л та би. Амар олон жил найзалчаад. Би 15 билүү 16 билүү гэдэг нэрлээд дүүх. 15 бас яг нэг найз өгдөг байсан шүү дээ. Тэгээ ингээ 15 16-д энэ хоёрын төрсөдөр ээжилж болдог. Тэгээ би яг ингээд Тэр найзлага найзлага болчиход ганц найзынхаа За. Хад ингээд хэдүүлээ өнөөдрийнхөө амттай блогийг дуусгах удаа. тэгээ да. За
За ингээд дараагийн дугаар хүртэл манайхаа төөрөө баяртай. Subscribe дараарай. Subscribe. Ой болцсон юм уу яа.